эцэгчүүд болон оюутан залуус та бүхэндээ энэ сайхан өдрийн түмэн амар амгалан айлтган мэндчилгээд баяртай байна. Манай 3 Эрдэнэ багшийн дэд сургуулийн 20 жилийн айн босгон дээр өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд нээлтийн үйл ажиллагааг нээнүү хэмээн сургуулийн ерөнхий захирал хэл бичгийн ухааны доктор профессор Натаг Доржийн нэрмжит шагналт утга зохиол судлаач Эрдэнэтэн Жочин таныг урьж байна. Эрхэм хүндэт Эрдэнэтэн профессор багш нараа, залуучууд, оюутнуудаа, эрхэм хүндэт зочдоо, энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хамаатан саднууд, манай сургуулийг дэмжигч та бүхэндээ 2013-14 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн баярыг тохиолдуулан эрүүлийн кад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ 2013 он бол 3 Эрдэнэ багшийн дэд сургуулийн хувьд онцгой тэмдэглэлтэй жил юм аа. Манай сургууль байгуулагдаад 20 жил боллоо. Одоо 21 хичээлийнхаа жилийг өнөөдөр нээж байна. Энэ 20 жилийн хугацаанд манай сургуулийг бараг 2000 ширхэг мэргэжилтнүүд төгссөн. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд 211 хүн манай сургуулийг төгсөөд одоо өнөөдөр ажлынхаа шинэ гарааг эхэлж байгаа. Үе үеийн төгсөгчд болон ялангуяа 2013 онд сургуулаа төгсөөд ажил амьдралынхаа гарааг эхэлж байгаа шинэ залуу багш нартаа ажил амьдралын дардан сайхан замыг сургуулийнхаа нийт хамт олонны өмнөөс өргөн дэвшүүлж байна. 2013 онд манай сургууль 2012-13 оны хичээлийн жилд манай сургууль олон амжилтаар дүүрэн байсан. Энэ хичээлийн жилд манай багш нараас Эрдэмтэн докторууд төрцгөөсөн. Энэ хичээлийн жилд сургууль маань өргөжсөн, шинэ цэцэрлэгийн суур тавьсан, харьяа цэцэрлэгтэй болно. Гэх мэтээр бид бол энэ өнгөрч байгаа хичээлийн жилд амжилт дүүрэн байсан. Ирж байгаа хичээлийн жил бол бидэнд илүү их эрч хүчтэй байна гэж ингэж бодож байна. Ягаад гэвэл зэрэг нь энэ 2013 он бол манай сургууль байгуулагдсны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх жил юм аа. Энэ 20 жилийн ойг тохиолдуулж угтаж бид нар 20 эрхэм сайн үйлс бүтээсэн, тэрнийхээ одоо ихэнхийг бид нар бүтээсэн байгаа. Энэ хичээлийн жилийн хувьд бол 200 орчим оюутан манай сургуульд шинээр ирсэн орно. Энэ шинээр ирсэн орж байгаа оюутнуудын дотор Японы иргэн, Солонгосын иргэд ирсэн орж байгаа гэдгийг та бүхэнд мэдгдээ. Ингээд сургууль маань олон улсын чанартай, та бүхэн бол олон улсын оюутнуудтай хамт суралцдаг тийм оюутнууд болж байна. За энэ хичээлийн жилд бол 3 Эрдэнэ багшийн дэд сургууль дараах 3 зорилтыг өргөн дэвшүүлж байна. Нэгдүгээр нь сургалтын технологиг шинжилж үр өгөөжийг дээшлүүлнэ гэсэн ийм зорилтоо. Тэгэхээр энэ сургалтын технологиг шинжилж үр өгөөжийг дээшлүүлэхэд багш, профессор багш нар, оюутан залуучууд та бид бүгдээрээ хамтарч ажиллана гэж ингэж бодож байна. Хоёрдугаарт нь бол багш бие хүний төлөвшөлт нөлөөлөх хичээлээс гадуур ажлыг сайжруулна гэсэн зорилт байна. Тэгэхээр зөвхөн тэнхимд суугаад хичээл ном үзээд төдийгүй нийгмийн амьдралд өргөн хүрээтэй оролцож нийгмийн сайн сайхны төлөө хамаг зүрх сэтгэлээ зориулж сайн багш, сайн бие хүн болж төлөвшнө гэж ингэж үзэж байгаа учраас энэ ажлыг улам өргөжүүлэх, сайжруулах юм зорилт тавьж байна. За 3 дахь зорилт нь бол сургалт судалгааны ажилд гадаад хэл цахим хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн зорилт байна. Өнөөдрийн нийгмийг та бид бэлхний харж байгаа. Тийм учраас гадаад хэл цахим хэрэглээг оюутнууд, багш нар бүгдээрээ өргөн дэлгэр хэрэглэх үр дүнгийн амсах ийм зорилтыг төвшүүлж байгаа. Манай өнөөдрийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд Монгол улсын гавьяа багш, Монголын боловсролд
мөнхийн гавьяа болсон Монгол улсын гавьяа төгс дамжин зөвшөөрсөн байна. Манай сургуулийн хүндэт доктор Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Там багш морьны ирсэн байна. Манай сургуультай хамтран ажилладаг Багтууши мөн морьны ирсэн байна. За тэгээд манай сургуулийн зөвлөх багш Гамбол за Эрдэмтэн багш нар маань бүгдээрээ ирсэн байна. Та бүхэндээ эрүүлийн кад жаргалыг ахин хүсэн ирээё. Бүхэндээ 2013-аас 2014 оны хичээлийн жилд ажиллах сургуулийн хамт олныг танилцуулахад бэлэн боллоо. Захиргаа санхүү үйлчилгээний алба, сургуулийн ерөнхий захирал, хэл хүчгийн ухааны доктор, профессор, Натаг доржийн нэрмжит чагналт, утга зохиол судлаач Эрдэмтэн Жачин, сургуулийн гүйцэтгэх захирал, магистр Гал Дахлах, багшийн дэд сургуулийн үүсгэн байгуулагч, сургуулийн санхүү үйлчилгээний албаны дарга, боловсролын тэргүүний ажилтан Доддмаа, сургуулийн албаны ажилтан Хаш цэцэг, Ганц цэцэг, Бадам ханд, хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч англи хэлний багш докторант Мухтааж, Монгол Улсын уран зохиолын багш, хэл бичгийн ухааны доктор Буян Дутх, Монгол Улсын уран зохиолын багш, доктор Дид профессор Даваа Жаргал, Монгол Улсын уран зохиолын багш, докторант Хурц Туяа, Монгол Улсын уран зохиолын багш, магистр Бомтинд, Монгол Улсын уран зохиолын багш, магистр Чимгэрдэн, англи хэлний багш, магистр Сайнбаяр, англи хэлний багш, магистр Ротма, англи хэлний багш, магистрант Тэргэр Мөрөн, нийгмийн ухааны танхимын эрхлэгч, нийгмийн ухааны багш, докторант Дид профессор Баямов, багш, докторант Тогдос Сүрэн, математикийн багш, магистр Бүрэг Сүрэн, математикийн багш, магистр Бямдарч, медицин багш, магистрант Бат Жаргал, түүхний судлалын багш, магистрант Нэм Самбо, боловсрол судалгааны арга зүйн танхимын эрхлэгч, сургууль хүмүүжил ухааны багш, докторант Ичин Оров, бага боловсролын математикийн багш, магистр Наран Туяа, сэтгэл судлалын багш, магистр От Сүрэн, бага боловсролын багш, магистр Инх Цэцэг, бага боловсролын багш, магистр Тунгадаг Тамир, сургуулийн өмнөх боловсролын багш, магистр Төвшин Жаргал, дуу хөгжмийн багш, Инх Төвшин, биеийн тамирын багш, Мөнгөн Цэцэг, бага боловсролын багш, магистр Заяа Жаргал, номын сангийн эрхлэгч Бодар Эрдэнэ, номын санч Мөх Туглаг, оюутны төвлөлийн дарга багангийн багшийн хоёрын бай ангийн оюутан Бүрэг Дут, оюутны төвлөлийн зөвлөх багш, англи хэлний багш Дэлгэр Мөрөн, багшийн дэд сургуулийн зөвлөх профессор доктор Батуйг таныг нийтийн үйл ажиллагаанд баяр хүргэн өг эднөө хэмээн урьж байна.
За өнөөдөр бол Монгол орон даяар их олон жил эрдэм баяр хийж ингэж ирсэн боломжтой сайхан өдөр. Тэгэхээр юуны өмнө энэ сургуулийг энэ сайхан мэрэгжлийг сонгож энэ сургуульд суралцахаар хүрэлцэн ирсэн оюутан залуучууд та бүхэнд та бүхнээр дамжуулан та нарынхаа ар гэр ээж аав ах дүүст сайн сайхан бүхнийг хүсээрээ. Тэгэхээр сая захиралд энэ сургуулийг дэвшүүлж байгаа 3 гол зорилтыг та бүхэнд хэллээ. Энэ бол энэ жилийн бидний ерөн цаашдаа манай энэ сургуулийн бас олон жил дагаж хүсэж эрмэлзэж явах ийм одоо зүйлүүд байгаамаа. Тэгээд миний хувьд бол энэ багшийн ажлаар насаа барж багшийн төлөө хүүхдийн төлөө энэ боловсролын ирээдүйн төлөө сэтгэл санаагаа зориулж явуулахын хувьд энэ сургуульд бас хой нэмрээ оруулж багш бэлтгэх ажилд нь шин санаа оноо хожигд өөрийн арга туршлагаас ахварын байвал аваасаа гэж бодож ингэж одоо бүхэдээ нэмж явдаг юм хүн байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бол бидний маний одоо багш байжсэн үе, бидний багш болгосон үе. За магадгүй ер нь та нарыг энэ 10 жилийн дунд сургуульд 12 жилийн сургуульд ч гэдэг юм уу 11 жил ч гэдэг юм одоо жил намаагүй яах вэ? Энэ ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа үед багш нарын сургаж байгаа багш нарын чинь бэлтгэсэн тэр тогтолцоо бол өнөөдөр таархаа болоод байгаа гэдгийг багш нар зориуд хэлэх гэж энд гарч ирсэн юм аа. Хуучин бол сурган хүмүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл юм зааж сургадаг ийм үед бид заадгад сурсаар яваад ирсэн байгаа юм. Тэгээд социализм үед бол нэг тийм нэг голдор хэмжээний дагуу явж явах ёстой. Тэрнийг дагаад явж явж зөв явж гэж хэлдэг. А тэрнийг дагахгүй жоохон зөрөх юм бол энэ нөхөр хүүхэд зүггүй хүүхэд байна. Хүн бол энэ ер нь одоо тэрсэн үзэлтэй нөхөр байна гэж ингэж үздэг. Ийм үед бид ажиллаж амьдарч ирсэн. Өнөөдөр бол өөр үе. Өнөөдөр дэлхийн нийтээр даяар шиж байна. Даяар шин гэдэг бол өөрөө аяндаа явж байгаа процесс. Тэр даяар шиж байгаа юм биш. Тийм даяар шиж байна. Мэдээлэл чөлөөтэй болсон юм үед. Манай хүүхдүүд өнөөдөр та нарын багшуулаад гарахд ялгаагүй. Урдсан сууж байгаа одоо ялангуяа одоо 4 5 6 7 дугаар ингээ хүүхдүүдийг хараад үзээрэй. Бараг биднээс төрүүлж бидний мэдээгүй мэдээллийг авсан хүүхэд урдсан сууж байх болно гэж ингэж ойлгох хэрэгтэй. Ийм учраас бид өөр багш болох ёстой юм. Тийм учраас энэ сургуулийн эхний одоо нэг лозун зорилт бол сургалтын технологи шинжилнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл заавардаа сургаад байдаг багш биш. Хүүхдээ хамтарч ажилладаг. Хамтарч ажиллаж өөрөө биеэрээ үлгэрлж байж хүн яаж ийм сурдаг юм гэдгийг үлгэрлж үзүүлж байж. Ингээд хүн болох багш болох үйл явцад нь хөтлөх юм учиртай. Тийм учраас жишээлбэл энд одоо манай сургуулийн одоо профессор багш нар та нөхдөөтэй ажиллахдаа бол хуучин одоо нэг тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, та нар гараад ийм ингэж заах хэрэгтэй, тэрнийг ингэж заах хэрэгтэй гэдэг ийм нэг доогм одоо номлог биш. А хүн ер нь яаж ийм сурдгийг тэр хүний сурах процессыг бид яаж хөтлөх ёстой юм гэдгийг л одоо хамтдаа ирж хайж олж та нарын сурахыг чинь хөтлөх замаар та нар цаашаа хүний сурахыг хөтлөхийн ухаанд энэ сургуулиас арга ухааныг олж гарах ёстой юм байна. Гарсан хойно өөрийнхөө ажил харах ухааныг өөрөө олохын ухаанд сурах ёстой юм байна. Тэгээ энэний хамгийн ихний хүн юм сурахын хамгийн ихний алхам бол юм уншаад ойлгож сурах явдал. Юм уншаад ойлгож сурах явдал. Тэгэхээр хамгийн түрүүд эндээс одоо багш нар маань ч гэсэн одоо бид урд нь бид ерөөс юм уншаад ойлгодог хүн гаргаж байгаа үгүй юм мэдэхгүй. Хичээл заачаад шалгалт авчихад худлаа үнэн дүн тавьчихад нэг цаас өгчөөд ингэ заа болгочлоо та нарыг боловсрол олгочлоо. Танад мэрэгжил эзэмшүүлчихлээ гэдэг ингэж гаргадаг байсан. Ийм одоо баримжаагүй хандаа юу хүн сурч гарах ёстой юм эндээс гарсан маань энэ хүүхэд юу хийж чаддаг болох ёстой юм гэдгийг баримжаасан ийм одоо юугаар тэрний бие бэлтгэл ийм сургалтыг л одоо энэ багш хүн хийх учиртай болоод байгаамаа. За энд бие зориул сэтгэлээ зориулж үнэн сэтгэлээс хандаж ингэж манай сургуулийн багш оюутнууд хамтарч ажиллаж энэ боловсролд Монголын боловсролд
багш үлдэгдэг сургалтанд нэг өөрийн гэсэн өнгөж өрхтэй ийм имижтэй хамт олон болоосаа гэж хүсэж байна. Баярлалаа. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Долгорын Нима таныг хүрж байна. Ватер яруу найрагчтай болдог биш. Би энэ сургуульд багш байсан хүн. 12 жил багшилсан. Тэгээд 12 жил багшлахад ч бас нэлээд олон хүүхэд төгсдөг юм байна лээ. Олон сайн хүүхдүүд гарсан. Энд тааралдаж байдгийн Архангай чулуутад нэг хүүхэд даарч байсан. Дунд говийн буруу сайхан бүлүү говь ухтаал бүлүү зүүн талд нэг хүүхэд даарч байсан. Модон цун оюу толгойд явж байсан чинь нэг хүүхэд даарч байх жишээтэй. Гурван эрдний төгсөгчд ингээд энэ явж тааралдаж уулзаж байгаа нь гой санагддаг юм. Тэгээд 12 жил багшлахад надад юу анзаарагдсан бэхээр та нар бол шинэ эсвэгчд юм байна. Хойшлох тутман эсвэлт ирж байгаа хүүхдийн бэлтгэл муудаад байсан. Эхнийхээс жилээр ингээд муудаад байсан. Өөрөөр хэлбэл эхлэлний мэдлэгний дураад, бичиг үсгийн чадварны дураад, ерөнхий мэдлэг боловсролны хомсдоод ингээд байсан. Энийг тэгээ сүүлд нь нэгдгээд бодоход юунаас болоод байна вэ гэхээр ном уншихгүй болчихсон байж байгаа. Уншихгүй болохтой зэрэг тэгээд аяндаа ядуураад ирдэг юм байна лээ. Би одоо жишээлбэл тэхийн зогсоол гэж нэх мундаг юм бараг л өөрөө тэрх болж зогсоход шахаж байгаа хичээл заадаг. Гэсэн чи өнөө хүүхэд маань тэхийн зогсоолоо сайн мэдэхгүй бол өнөө хичээл чинь хүрдэггүй юм байна гэж. Өөрөөр хэлбэл тэр хичээлийг чинь өгөх цаанаас авах хоёр юм зэрэгцэж байж өнөөх нь мэдлэг болж суурьших ёстой юм байна. Түүнээс нэг талаас багш хичнээн донгодоод бол хүүхэд хүлээж авах бэлтгэлгүй бол юм болдгоо. Тэгэхээр би энэ дагим та нарт юу хэлэх гэж байна вэ гэхээр одоо монгол хэл хаа байна? Хаана одоо монгол хэлний их сурвалж байна гэж бодох ёстой. Одоо хөдөө газар малчгүй малчтын дунд очихоор монгол хэл сурчна гэж бодох аргагүй бас. Адилхан бидний хэл бол адилхан болж очсон. Хөдөө хотгүй ядуураад. Тэгэхээр миний ганц зөвлөх юм бол сая баш ярьж байна тэр социализм энэ социализм руу бүх юмыг чихэхэд би жаахан дургүй байдаг. Социализм энэ үеийн 20 дугаар зууны Монголын утга зохиол гэж би 210-аад ормон байдаг гэж ярьдаг байсан. Одоо тэр хэвээр эсхийг би мэдэхгүй байна. Тэр 210-аад ормон дотор жинхэнэ монгол хэл байгаа шүү. Тийм учраас та нар тэрнийг үжил сурталчсан ном юм гэнгээ. Иралист зохиол гэж муухай юм байдаг юм гэнгээ. Тэр иралист энэ төр байвал тэрийг хаяхгүй үү? Тэгээд тэндээс монгол хэлнийхээ баялагийг их сурвалжийг өвийг олж авахд их анхаарах ёстой юм. Энийг одоо социализмтай хамт ингээд хайчих бай гэж би бодгоомжилж байгаа. Ягаад гэвэл тэр социализмын үеийн ормонууд бичсэн хүн дандаа манай жинхэнэ ард түмний малчмын хүүхдүүд хөдөөгс төрсэн зохиолчд байдаг юм. Тийм учраас би та бүхнийг энэ 20 дугаар зууны Монголын утга зохиол анхаарлан хандуулах юмыг хязгаарч битгий хойш тавиарай. За одоо өөрөө анхаарлаа хандуулж амжихгүй байлаа ч гэсэн нэг тийм үг Нима гэдэг багш хэлсэн шүү гэдгийг дандаа бодож яваарай гэж захия. За Нима багштай ирүүдийн каз жаргал уран бүтээлийг хэмжиж төсье. Нима багш та жилийн хичээлийн шинжилгээний нээлтэнд морилон иржээ. Манай шинэ оюутнуудад Монголын уран зохиолтой
зохиолыг битгий хойш тавиарай. Ямар ч мэргэжлийн оюутан бай уран зохиолтой үргэлж хамт байгаарай гэдэг энэ сайхан үгээ хэлж биднийг сургаж байгаарай гэж хүсэн ирээё. Гурван Эрдэнэ багшийн дэд сургуулийн хүндэт профессор Гансан Сууг таныг урьж байна. 안녕하세요. 자, 저는 강성수입니다. 여기 모떡여회로 여기 알튼주 오동절기 임치예요. За та бүхэнд энэ өглөөний сайхан өглөөний сайхан мэндийг хүргье. Намайг Гансан Сууг гэдэг солонгосын миний ажил энэ хүнд ойрхон модны 2-т алтан зүгээд эмнэлэгт би эмч хийдгээ. Та бүхэндээ өмнө нэрсэндээ их баяртай байна. 자, 오늘 이 자리에 신임하신 어유탕, 자, 재학하는 우리 학생들, 자, 처음 시작과 끝이 아주 중요합니다. 자, 이제 오늘 이 자리를 만나줘서 참 감사합니다. За та бүхэн хичээлийнхаа шинжил туран цугларчээ. Дөнгөж 1-р курстэй ирсэн хүүхдүүд бас байна. 2, 3 дугаар курстэй дахин ирээд амар сайхан ирээд зогсож байгаа хүүхдүүд зөндөө байна. Энэ та бүхний урд гараад ингэж өг хэлэх завшаа олсондоо би маш их баяртай байна. Тэгээд эмч маань ингэж хэлж байна. Хамгийн чухал нь эхлэлээ. Та нар энэ эхлэлээ өнөөдрөөс эхлээд маш их эрдмийн талаар хөгж явж байгаа энэ эхлэлээ маш сайхнаар эхлээрэй гэж байна. Оросоор бас хэлдэг шүү дээ. Сайн эхлэл бүх юмны тал. Яг тэр шиг солонгос хүмүүс бид нар ч гэсэн сайн эхлэл бүх юмны тал нь байх учиртай. Тэгээ эхнээсээ сайн явбал хоочин дунд нь бүх зүйл сайн байх учиртай гэж байна. 오늘 이 자리에 저를 초대해 주신 여기 삼보대학교 자칭 총장님 감사드립니다. За та бүхний хүндэт багш биднийг энэ сайхан юу байранд надыг урьсан зачин багштай хичээлийнхаа шинжилгээг нээлттэй ажлыг эхлүүлж байгаа хүндэт эрдэнэ доктор багш нартай та бүхний дагалдаж ирсэн ахтай хамаатан цаадан бүх хүмүүст баярын мэнд хүргье. Нээлттэй ажилласан баяртай байна. 자, 감사드립니다. За баярлалаа. Тэгэхээр та бидний сууж байгаа ширээ сандал багшийн зогсож байгаа хичээлийн энэ дэр нэг үгээр хэлбэл бид нарыг тав тухтай сайн суралцаж амжилт олоход манай хүндэт доктор бидний хамтран ажилладаг энэ солонгосын хамт нөхдүүд бол үргэлж тусалж дэмждэг. Тийм учраас энэ бид нарыг тусалж дэмждэг энэ нөхдүүдтэй баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Гурван Эрдэнэ багшийн дэд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийн 1-р ангид эсэгч Ганц Суугийн Ганц таныг урьж байна. Сайн байцгаана уу энд хүрэлцэн ирсэн эрхэмцэг багш нар оюутан залуустаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье. Би 3 Эрдэнэ багшийн дэд сургуульд Монгол хэл уран зохиолын ангид эзэн орж байгаа оюутан байна. Намайг Ганц гэдэг. За би яагаад 3 Эрдэнэ багшийн дэд сургуулийг сонгон суралцахаар болсон бэ гэвэл надад 3 Эрдэнэ гэдэг үгнийх нь утга учир нь маш их таалагдсан. Тэгээд энэ нь болохоор ном, багш, шав 3-ыг дээдэлж 3 Эрдэнэ хэмээн дээдэлсэн. Тэгээд чадвартай багш нар тав тухтай орчин над таалагдсан учраас чадвартай багш нараар хичээл заасан суралцах гэж байгаадаа түр их баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн оюутан залуустаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл хэцүү анги киноны дуу Ариун нандин Монгол хэл уран зохиолын 2-р курсын оюутан Нэмн оров.
шинэ хичээлийн жилийн нефтийн хогц орны хэмээн сургуулийг үүсгэн байгуулагч боловсролын тэргүүний ажилтсан Дордмаа сургуулийн зөвлөх профессор доктор Бат хоёрыг Монгол Улсын уран зохиолын 1-р ангид эсэгч ганц үхийн ганц нарыг урьж байна. Нэгдүгээр ангид эсэгчлэг мэрэгжлэлээр тус ангид урьж байна. Монгол Улсын уран зохиолын багшийн анги 208 тоод, бага ангийн багшийн анги 304 тоод, Монгол Улсын ангид эдний багшийн анги 208 тоод, түүх нийгэм судлалын багшийн анги 370 тоод, математик мэдээллийн багшийн анги 370 тоод, сургуулийн өмнөх боловсролын багшийн анги 304 тоод тус орно. Ингээд эрдэмтэн багш нараа мөн ажил сургуультай орж байна. Монгол Улсын уран зохиолын багшийн анги 208 тоод, бага ангийн багшийн анги